Хий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан урж гин үү? Сайхан таа сайн үзэрээ сайхан урж гин үү? Сайхан урж сайн явж ирлээ. Улаастын гол дэшигээ өгсөөл гэл. Айл өдөр очоод наашаа уруудаад явж байна. За хаварчл сайхан болж байна уу? Хаварчл сайхан болж байна. Нэг жил. Сайхан хаварч. За сүрэг тарган сайхан урж гин үү та? Сайн урж гин сайн явж ирцгаа. Оо сайхан урж сайн явж ирлээ. Хэнжлээ хавар их сайхан болж байна. Хавар сайхан болж байна энэ жил. Урч нь бороо орсноо өглөө сайхан бороо ороод цас ороод. Тий, бороо ороод сайхан байна. Газар чиг ороод. Чиг ороод сайн байна. Энэ үл цас масан гайгүй баг шиг ороод. Гайгүй. Энэ хавар ирэнд гайгүй шүү. Сайхан хавар боллоо. Тэгэд өвөл бол бас цасгүй өвөл гэж бас юу аах вэ тэгээд бас. Зөх гэмдэний цас нь орлоо гихтэн гайгүй. Баглаа гэсэн. Малын гац гайгүй. Тий гац гайгүй. Мал төлөвлөд одоо баг тэгээд дуусч байна уу? Дараад авчихдаг шүү дээ. Цасыг бол манай дараад авчихдаг шүү дээ. Тэгдэг гэр бол нэг дарахаар бүр метр өстэй дардаг гэж шүү бас. Кисэрэг гэхгүй дарагдсан шүү дээ. Хавцад байгаа тэрнийхээ. Тийм байна. Хавцад шуурга. Тий. Тий. Цас гайгүй. Цас гайгүй зэрэг. Хавцад сайхан зодлоо. Одоо мал төлөвлөд дууссан. Тийм мал төлөвлөд. Одоо тэнд дээрээс их жоохон шуургатай нэг ядраад ахмас гайгүй. За 5 мод 5 хошуу малтай. Тий. Малтай. 5 хошуу малыг дамаалахад бүл одоо энэ төр бас яаж хийнэ гэж. Одоо хоёулаа хоёулах нь гээд нүгэд манай 6 сумтай 4 найд болоо гарчсан одоо 2 нэг нь оюут нэг нь сургууль сайл гэдэг. Тий. Тэр дөөр ангид байт. Мал маллах чинь тэгэл бас их хөдөлмөр зүтгэл хүн бүлтэй байж шүү дээ мал нь. Бил шаардж байгаа юм да. Тийм. Билгол үйднэ. Өдөр шөнөгөө тэгэл. Өдөр шөнөгөө. Одоо бид нос нодор яах юм яа мэдхгүй энэ одоо. Одоо ашиг хараад тэгээд матехан ус исээр одоо юу нэ байгаад байгалийн мараад бидний хөтөнс шишээ тийшээ тийм нэг худалдааны юм байхгүй. Ноолор одоо тэгээд ямар үнэтэй вэ? Мэдхгүй одоо ямар. Хансан гараагүй байх юм шиг. Гараагүй. Нодор гарч мэдчихсэн. Малаас одоо ганц түүхий тэгээд одоо ганц одоо ноол үн орж байгаа тэгэл ноол урл байна да. Тий одоо малчдаа ганц харж байгаа юм ноо. Бус нь бол одоо тэгээд үн хүрэх. Тий үн хүрэхгүй. Онны нэг бол байхгүй үн байхгүй. Янз бүрийн малын эрсээрээс хэрэггүйсэн. Тэгээд одоо би энэ эрсийг үсийг нь унгаагаад ийм илгээ хийгээд одоо янз бүрийн гинэ юу. Оо зөв малаас гарч байгаа түүхий дээр юм ийгээ. Тий ямааны хоньны нэг энэгээ савьчих жаа. Сонирхол. Энэ одоо ингээд үсийг аваад бүр ингээд илдээд. Илгээ хийгээд. Ямаа юу? Энэ ямаа хоньных. Хоньны арсаар. Энийг одоо та өөрөө гараараа илдэж байна. Өөрөө гараараа илдчихсэн. Ингээд илдэндээ тий. Идээд. Үсийг яаж унгааж байна? Үсийг нь яг мада нэг алсныхын дараа нэг бол халуун дээр бүдэн ус төрхөө. Хоёр хоног. Тэгээ гадаа тавих юм уу нэг бол тийм битээ. Ямар нэгэн боц хийхгүйгээр. Хадуу хийхгүй. Тэгээд хусч байна. Тий, тэгээд битээ усхийгээ гадаа тавиад юм карол нэг хоёр хоног уснаа унаад тэгээд дахиад буцаага савьяасан тэгээд. Энэ одоо бүр ингээд илдээд дэвэл одоо тэгээд нөгөө бүр цагаан болдог тий. Дээр үеч одоо хоногоос тий. Давсны уд арцны уд гэдэг. Тий, одоо юм гинэ. Оо яг үнэ тий. Цайны уд давсны уд гэдэг үйдээс шүү дээ. Малын арсанд одоо ингээд нөгөө цайны уут, давус, за тэгээ богц одоо тэгээ туламлал ингээд ийм юм дотор хийсэн мууддаггүй. Байна чинь. Гэж ярьдаг. Чанартай ус. Чанартай. Нүүлжтийн соёл гэдэг чи өөрөө тэгээд одоо энэ өхөр тэгэр нүүхээс гадна одоо энэ эдээ ундаа цай одоо хүнсээ яаж гэж муудахгүй хадгалдаг байдаг энэ ухаан чинь ерөөсөө одоо энэ монголчуудын сав баглаанд байгаад байгаа юм шүү дээ. Наад одоо ингээд үнэртэй сайхан. тий гоё үнэр гарсан. Үнэр. Тэгээ малынхаа та нөгөө жоох ингээд ийм шар туяатаар тус түрхэд идэг тий.
Энэ элдэсгээд жоохон хоньнохоос жоохон өөрийн тустай. Өөрийнх нь тос. Өөрийнх нь тус. Ааха. 그래서 야만으로 야 Ингэж илтгэх үнийг одоо зүг. Тэгж илт. Ингэх үү яаж янз бүрээр илтгэх үү. янз янзаар л үүсгэх Янз те. янзаар л ийцэн. Ингээд одоо энийг чи ингээд илтгэхээр энэ гар хуруу бас ингээд сайхан хөдлөөд эрүүл мэнд одоо сайн хуруугаал одоо ингээд нэг чангараал нэг сулраал ингээд одоо хөгжүүч ингээд ийм л сайхан байна. За бас одоо хурууныхаа өндгийг одоо ингээд бас сайхан ингэж хэлнэ. Чи нөө өндгөөр одоо ингээд байгаа шүү дээ. Тий. За яг гал ингээд хөдлөөд ирэхээр тэгээ мал хариулна гэдэг чинь өөрөөсөө бүхэл бүтэн одоо хүний бие махбод бүгд л одоо хөдөлж байгаа. Хэлж байгаа шүү дээ. Ингэдэг болохоор тэгээд нөгөө эрүүл чирэг одоо бие сайтай хүмүүс байх энд байгаас хөдөлгөөн ихчих Хөдөлгөөн их. За энэ яг ингээд бүтнээр ингээд зарах уу? зарна тэгэл зарна. Энэ ямар үтэх вэ? 어디에 얀젠트 왜나 혼녀선 그렇게도 얀젠트. Оо за тэгээд ингээд. 나도 잡сын 금속 내가 энэ үйдрэн 금속 내가 бадууших тохом юм. Тэг хүүхдээ нэг бөтгмөтгөн гадна талд. Хэнүүгээр. Тий. Дээр үе чинь одоо нөгөө дээл байна. Мойдөг хүмүүстэй цайны ут, давсны ут, авцны ут гэдэг оюучтай. Аа. Энэ надад цайны ут гаргаад. Одоо бүхэл юм л одоо хийж болох бах тоо. Тий. наад. Цагаан одоо хужир түрхэж хагаад илдээл цайруулдаг байсан гэж байгаа. Тэгээд энэ одоо бидний хүмүүсэд байгаа дээлийг чинь энэ арьсаар хийж өмсдөг байсан. Тий. Арсын дээр байсан шүү дээ. Арьсан дээр одоо ингээд. Арсны мэдээ. Зайс энэ олон 5 хошуу маллыг та хоёр мөн ингээ хоёулаа малж байна. Хэдий заванд нь одоо ингэж одоо уралж байна юм. Тэгээд завсар заагаараа тэгээд Завсар заагаар нь. Ерөөсөө зүгээр суухгүй. Зүгээр зоохгүй. Ер нь зүгээр суудаг юм уу малчид ер нь өдөр шөнөглөд. цагнаар байх ш тэгэл баг көтлөхгүй. Энэ одоо Үнний одоо салдрах одоо энэ бөхсдэн гэж тэ хамгийн толгойд. Тэмээний Таманы нас нос зогдох. бүх үү ер нь Одоо нэг үннийхээ бөхсд гэж салд. энэ байна уу те? Тий. наад. Наадчихна яг. Одоо та нэг ингэж хийчихэж гэнэ үү? Тэгж чинь. Та нэг үзүүлж болох уу? Энэ биш. Одоо юугаар хийш. Яг энийг одоо ер нь нэг иймиг нэг хийж үзүүлнэ ш та. Бас яаж хийдгийг бас залуучуудаас харуулъя те. Хэдийг авах вэ? Энд бишээ байна. За тэгээд. За. За ингээ тэмээний ноосоор өнний цагалдраг. За мөн одоо өөр юм бас хийж болно шүү дээ нэг те. Ашиглаж болно. Юу ч хийж болно. Оо ерөөсөө гал гатар дээр нараа ингээл хоёр гараа алгаа хөдөлгөөл. Ийм л одоо мундаг байгаа юм да. Малчин хүн мянган мэрэгчлийн нэг эзэн гэж одоо уяг үйлдвэрлэж байна. Нэгснөө. Малаас юу хаях юм байхгүй. Малаас одоо хаях юм байхгүй. Энэ ингээ хийж явахдаа одоо сайн ингээд алгадаад ингэх юм бол их бүх болох бах тий. Ирснээсээ сайн хийж өгөх. Аа. Дахиад эндээс авах уу? Авна. Чи за энэгээр одоо тэгээд тунгалынхаа үзүүвч хашаа одоо тэгэл одоо бүхэл уяанд одоо ингээд хэргэлждэг. Ер нь малчид бол уяа худалдаж авдаггүй. Өрөөсөө малаас гарч байгаа юм бол өрөөсөө бүгдийг сайхан ингээд ашигладаг байна. Та одоо энийг хийж байгаа тий? 30 санж байд юм шүү. 40. Тийм ээ 30 гаруй санжтай байд юм байна. Энэ ороод тэгээд ер нь бүхэж Монголынхаа тэгээд энэ бас нэг өв тээгч энэ ч одоо бас өв тээгч гэж одоо явна л да. Өв тээгч малчин. Маллаад өв уламжлаа бас тэгээд хадгалаад явж гин гэсэн үг одоо ингээд уралдаж байгаа юм байна. Жагаа нэ тэгээд хадгалагтал одоо тэгээд. Жагаа. Танаа одоо тэгээд ээж буурлуудаас ингээд бүгдөө л одоо малчин хүн бүрээсөө энийг дээс томдгоо малчин гэж байхгүй тий.
Эмэгтэй хүн бол дээл ой сурах хэрэгтэй гэж ярьдаг. Зөв холбож дээл ой сурах хэрэгтэй гэдэг. Бүр багаас нь бүр ингээд нөгөө ойдл мойдл одоо энэ гар урлаараа юм хийдэг юм бол бүр ингээд сургасан байдаг шүү дээ, тийм ээ? За. Ингээд дахиад буцаагаад арай бүдүүн болгож өгч бүх болгож өгч байна. Бүх болж байна. За ингээд эрслээс ихтэй н алгаараа нилээ сайн ингэж эрслээс нь бүр ингэж шахаж өгөх юм байна. Тийм ээ? Тэгээ суул ичүү суул болох байхаа. Суллоо. Тэгээ чанга хаалгачих. За монголчуудын малчтын одоо энэ нүүлжлийн соёл гэдэг дунд. Нүүлжлийн соёл дундаа одоо малчин ард түмэн бол энэ гэрийнхээ ахуй хэрэгцээг одоо бүх юмыг малаас гаргадаг. Бидний гутал, хувцас, дээл бүх юмыг одоо малаас гарч идэг шүү дээ. Дээр үе тийм л байсан. Одоо л яг хөө бид нар энэ гадны улс орны хоол, моол, дээл, хувцас гэж одоо яваад байгаа болохоос энэ өөрөө байх цаг үедээ байж одоо дэлхийд өөрөө танигдсан юм шүү дээ. Тэр өвгдээзүүд хэдэн зуун мянган жилийн тэр танаас энэ монголчууд энэ уруу хааныг ингэж гаргаж ирсэн байдаг. Энэ одоо ингэ бүр ерөөсө бүх тасрахгүй ингэ. Яа, ий бүх байгаа тийм. Тасрна гэж байхгүй юм. За. Тэр утсыг нь энэ гэнэ. Ий бүх байгаа. Таацсан чинь ингэ сунахгүй. За. Энэ одоо ингэ нэг гэрийнх байна уу? Хэдэн ширхгөө? Хөрөхгүй. Хийцэн. Одоо мянцаар хийгээд байх юм бэл энэ хоёрын ялгаа та нар хэлээш. Энэ илүү бүх үстэй. Наачин бэк. Эртнээсээ хийхээс учраас одоо министрийг үргэх хоомот гэдэг. Та хоёр маань тэгээд одоо ер нь хүмүүс одоо худалдан авж гин үү? Тэгээд авдаг наа. Захиалгаар хийж өгөөл. Хийгээд өгөөс. Тэгээд энэгээр одоо мал төвс ижил аваад амьдралаа засцуулаад тийм малаас гарч байгаа юм хаяхгүй. За наадах чинь болохоор яадаг гэж байна. Энэ энэ нари уцыг хийж нэг ойдог. Одоо тэр ширдгэн ойдог юм. Энэгээр нь бас уцаа гаргачихж байгаа юм уу? Нөгөө утас худалж авахгүй юм яах нь штэ тий? Ингээ гаргачих. Тэр нэг суглаад тэрэг нь ойно. За ингээ сууглаад авдаг юм байна. За нэг уяг аваад би үзүүлээ. За энэ нөгөө бүдүү нойлын нөгөө цагаан утас шиг юм биш үү? Ерөөсөө ийм малын ийм бүх байгаа шүү дээ нараа. За энэ ийм утсыг үйлдвэрлэдэг юм бүр нари. Энээс нарийныг хийх үү? Нарийн чигнэ. Яг л баг нарийн наадах чинь. Энэгээр одоо дээр өөр даваа маваас ойж болно те? Тийм ширдэг. Ширдэг оюун. Иска ширдэг. Дээвэр тургаа оюун. Тэ дээвэр тургаа оюун. Ширдэг оюун. За ийм утсыг ингээд одоо та энийг хийж гэнэ үү? Энээс нэг авчих нэг. Энэгээр хийх үү те? Нэгээр хийж байна. За та энэгээр нэг хийж үзүүлээ шинийг бас. Би утсан авчихна одоо. Энийг нэргүүлээд нөө эрслээс нь гаргаж гэнэ үү? Эрсэлж өгд юм байна те? Энийг одоо загчин ард түмний юугаар одоо юу гэж нэрлэх вэ? Энэгүн ийг дэг ийг ингээд дахиад давхар болоо ирслээсгүй л гээд. Одоо наад утсч болчихлоо. За энэ адилхан. Ингээ гараад ирж байгаа. За энийг болохоор та сая ингээ хийчихв. Тийм. Эндээс чинь одоо энэ гарч ирж байгаа юм байна шүү дээ. Тий. Ингээс хийгээд энэ ийгдэн оршоод наадах чинь. Наадахтаа болохоор нарийн болохоор яаж хийж чинь? Ингээд за. Тэгэл доош нь одоо ингээд нөгөөдгөө дамраа эргүүлээд байх юм байна шүү дээ. Ийгээ эргүүлээл. Тэгшигээ цугуулж өгөө. Зөв. Тэгээд тэнд нь одоо ороогоод идэг юм байна те. Ерөөсөө ингээд ерөөсөө уяа утсыг бол үйлдвэрлээд тэгээд одоо дээвэр туурга муурга юмнуудаа ингээд сайхан боёо өвчдөг. Ийм л модондаг байгаа юм да. Малчин хүн мянган мэрэгчлийн эзэн гэдэг энэ. Ойдлын үйлдвэр яваад нь шүү дээ одоо яг энэ газар дээр нь. Утсыг одоо гаргаж байна. Хэдхэн секундын дотор ерөөсөө. Үйлдвэр нэг. Өөр одоо янз янзын багш хэрэггүй. Тий баг. Техник хэрэггүй. Ерөөсөө л тэр ийг байвал тэгэл болоо юм байна. Тэр.
Энэ болохоор хэдэн метр вэ? Хоньны ноос. Хоньны ноос 60 алт. За тэмээний ноосоор та юм. Энэ болохоор хоньны ноос юм байна. Энийг одоо юу нэргэж байна? Одоо нэг Дээврийн зэг Гэрийн бүс энэ төр. имждэг ялаа гээд. Ааха. Тэр Одоо нийлүүлээд одоо ингэ ч нэг өргөн болоод байна. тий. Имжээд. Имжэл дээврийн туурга. буруу Нэг зөв гэж имжтэй хоёр штэ. ирчилнэ. За буруу зөв нь ялгаа нь. Ялгаа нь одоо тэр нэг Аль нь буруу байна? барьж байгаа зөв тэр нь буруу. Тийм үү. Тэгээд зэрэгэлдэлээ бариад хоёроор. Тэгээд нөгөө иршлээсийн зөрүүлнэ. Хоёр тийшээ. Тэгэхээр ч одоо ингэ гараад ирж Буруу штэ. зөв хоёрыг жоо. Хээр гой таард юм. Тий. Кэмбер хэт юм шиг бүр ингээд. Энийг болохоор ингээд Дээвэр туургийнхаа нэг скан ам сунахгүй гэж барь. ингэж холбож оёхоор буруу зөв хийх юм байна шүү дээ. Тий яг. Тийм бай тээ. Хараа буруу зөв гэж хийнэ. Би Уур ханга аймагт очиод нэг айлд очил дүүн орлоо. За. Айл гэр болоод бид нар 40 жил боллоо гэж байгаа. Тэгэхэд одоо манай 40 жил болоход манай гэрийн ханны уяараас тасраагүй гэж байгаа. Тэгээ чинь өөрөө бороо ороод нар гараад гарахын чи өөрөө чангардаг юм биш үү? Чийг Амт юм шиг. Тий. Тэгээд нар гарах тусмал улмал гэрийн уяа чангараад байдаг. Тий чангарна. Ирмэ энэ төр чи бол яах вэ? Нэг нар гараад нэг бороо ороод нэг нар гараад ирэхээр нөгөө тасарчдаг. Тий. Малыг бүх. Наад зөв ширчдэг учраас бөхгүй байхгүй. Энийг одоо яг нөгөө ирмэ мяндас уртлаас ингээд зөөж авч яхаар малчнаасаа захиалаад аваад ингээд зараад явуул уулна. Хамаагүй Тий хамаагүй. чанартай бөгөөд малчтай орлоготой. Тий. За дахиж өөрт зөндөө юм байна да энийг үр. За энийг танилцъя. За энэ болохоор адууны дэлсүүл байна. Мөн үү? Мөн. Бисгээд байна одоо дөрвөр ойхон гэргээр тэр том байдаг. Адууны дэлсүүл бас чам бүх шүү дээ. Шүү дээ. Тэгэл гэрийн даруулга. Хашаа одоо тэгээд малын одоо хүүзүүс мүзүүс уяа болол одоо тэгээд одоо малчунд зөндөө хэрэг болно. Зөндөө гэрэг болно. За энэ эсхийг одоо та нар өөрсдөө хийж гин үү? Гараар нь хийнэ. Гараар. Энийг үү? Аа. Оо за. Яах вэ? Энийг одоо нөөс яаж сэмдэх вэ? Савх уу? Хүүхний ноосыг модор саваад нэг бол тэгээд гараар нь ирээд тэгээд хийнэ. Тэгээд нэг зулаал нэвтрүүлээд Одоо бүгдийг нэг бүгнүүдээ сэмлээд цогоод зулчгээд ерөөхдөө өвчгээд дэрсэн дээр хийнэ. одоо нөгөө Монгол эсхий дээвэр туурах хийдэг. Яалаа нөгөө мороор чиглэр тэрийг яг үйлдэн адилмөр жижигээр Жижиг. багаар. Тий. Ааха. багаар дэрсэн дээр бид нар хийгээд авчихна. Зөв зөв. Энэ өнгөн Өнгө аль нэ? Энэ юм уу? Энэ ард тал нь. одоо биш тэр нь буруу тал. Энэ буруу тал нь. Энэ өнгөн. Зөв зөв. Тэгээд зөв тал гэсэн. Ер нь бол яг хөө ингээд энэ одоо улаан утас байна уу? Үгүй одоо энэ үдсээр ойлгохгүй энэ сайн гаргадаг. Энэ утсаар хийж байгаа. Энэ яг зур юу? Өөр буд. Тий. Будаг байхгүй. Бодог юм байна. Ингээ. Хийгээ гаргасан юм байна. Зовсгөл шороо байдаг шүү дээ. Тий. Дараа нь арилчихна. Тий, арилчих. Оо зөв зөв. Арилчих. Би одоо таныг бас утсаас ингээ улаан болгох юм болов гэж бодлоо. Ингээ хоёр талаар ч хэрэгж болох юм байна шүү дээ. Бодно. Буруу зөв. Энийг юунд ирэх одоо тэгэл Ойж байгаа нэ. Одоо яг өвгөн интернэшнл комиссийн доор 50 сууч болно хөлдөөсөн дээр хаяа. Нэг бол одоо тэгэл хаана аялж үйлчлэхээ хараа майхан дотор чинь доор 50 сууч бас болдог. айл тэгэл орон дээр ч хийж болно, машины суулж хийж болно. Машины сууд. Хөлдөөсөн дээр сууж хаар тэгэл болох юм. Чиг татчих. Одоо манай энэ машин барьж байгаа хүмүүс нэг суудлын бүрээс нь ер нь доороос хайрал байдаг. Тэр энэ хаар юм Тэгэхээр доороо энийг дэвсчүүл тэгээд ий чинь бас болно. Тийм хоёр хувааж болно. Жижигээр хийгээд Энийг одоо шууд ингээ хайчилчаар нэг уян муян ойсын юмнууднаас яах багт гайгүй юу? Энэ Цэмэрхүү. одоо өөртөө тэгж кинэг хар жижигхан юм дээр жижигхэн хийж болно. Зөв зөв. Тийм хон. За машиныхаа доор хоньны одоо энэ сайхан ноос хоор ширмэл юм бас ингээ хийгээ тавьж суугаад явуул тэгэл доороос чиг татахгүй мэдээж цагаан махсах иргэдэггүй их сайн гэж. Тий штэ. Тэгэл одоо тий. чиг төвсөн гэдэг юм татхгүй. Машины суудлаа тавьж болох юм байна. Тий. За тэгэл их юм хийж байгаа юм байна. Маллаа тэгэл хажуугаар нь тэгэл ингээл. Энийг одоо та тэгээд хүмүүс захиалгаар өгч гин үү? Захиалгаар хийлгэж гин. Тэгээд яг зарж байгаа юм цэг байна уу?
болдог өөртөө хийгээд ахтуудын хөрмнэр хийснээр сэлэг мэлэг маяга тэгээд үгүй. Захиалаад мөнгөр нэгч боллоо. Одоо сумда та ингэ зарж байгаа юм байна уу? Одоо авна гэдэг харах гэнэ. Авна гэдэг. Та утасны дугаараа яагаш би бас Монголын ард түмэнд бас яхан холбож өгье дүүн. Утасны дугаараа та маань хийдэж. 86 68 59 86 68 68 59 За энэ утас руу холбогдоод тэгээд ер нь бол яг байрны айл майл одоо ингээд энэ бас хомор ингээд бас ингээд байж ихт бас сайхан байдэн шүү дээ малын буян. Хазар ногт могт одоо гэрийн ингээд хомор зөв байж ихт төрн буян байгаа. За дээр нь одоо ингээд нөгөө хот хүрээ газрын хүмүүс одоо бас тэгэл нэг айл гэрийнхаа хомор орон дээр ч болно. За тэгээд өөртөө доороо тавиа суух машиндаа болон гэртээ болон олон зүйл дээр энийг бол ашиглаж болдог. Ингээд ядаж нэг ороод ирэхэд энэ монголчуудын ойдлын юу гэдэг юм л да. Одоо энэ маш их цаг ордог, хөдөлмөр ордог. Тэгээд энэ утас нь бол ерөөсөө тэмээний ноосноос гаргасан. Одоо яг сайн нөгөө их хийж үзүүлж байгаа. Дандаа малын юм. Тэгээд тэрийг бүх юм одоо ингээд нөгөө нэг бүрчлэн ингээд ширмэл ойдл яваад энэ бол нөгөө бас их хүний нөгөө нэг сэтгэл шингэс их хөдөлмөр орсон гэдгээр бас нөгөө одоо нэг юмны брэнд гэх юм уу да чанар ярих юм бол тийм утгатай. За ингээд захиалж болох юм байна. За тэгээд цайны одоо нөгөө уут муут одоо бас хийж болох юм байна шүү дээ. Давсны уут. Цайны уут бас хийж болох юм байна. Энийг аваад та нар гэртээ нэг барайны шил нүмөр пяур юмд одоо нэг ингээл цай давс хийж яхаар арьсан бас нэг уутанд бас хийгээд тавьчвал ядаж нөгөө таны байгалийн одоо тэр цай давс чинь өөрөө үнээр алддаг чанар алддаг л одоо байдаг. Ядаж нэг ингээ гаргаад ирэхэд бас гоё штэ юм нэг Монгол ах уу те. Монгол ах уу гэдэг юм гоё. Тэгээд нэг гэр бүлээрээ үнрээ алдахгүй. Тэ үнрээ алдахгүй. Гэр бүлд одоо тэр аялын одоо хэрэгсэлтэнд одоо нэг цайны уут давс одоо ийм юмараас хийлгээд авчвал ялангуяа жоохон байх богц хийжсэн. Богц те. Тэгээд одоо нөгөө аялын богц те. Тэр богцон дотор одоо бүхэл юм одоо орцсон багтсан байдаг. Одоо цүнх мөнх одоо чамдаа аваа явж яхаар бас нэг ийм уламжлаар хийсэн энэ цайны уут богц аваад явал тэндээсээ бас ингээ гаргаад хүүхдүүд нас таних байхгүй юу? Яг яаж нөгөө хүүхдээ асууж шүү дээ. Аава энэ одоо юу вэ гингүү. Энгэрт одоо мэдээж тайлбарлана ч дээ. Аав нөхөө ч одоо нүгэл чинь монголчууд бид нар эрт дээр байсаа гэж манай өвөө нь өвгдээс нь ингэдэг байсан юм аа гэж. Өнөөдөр энэ бүгдийг би одоо ингээд та хоёроос нарийнчлан ингээд асуух юм бол энэ өөрөө маш өндөр утга агуулга орж ирнэ. Мал аж ахуй орж ирнэ. За энэ чи боловсруулах, элдэх гээл одоо их олон юм яригдах байхгүй юу? Гэх мэтлэн ингээд одоо бас захиалга өгөөд бас хийлгэрээ гэдгийг бас хүсмээр байна. Та дэлгүүр ороод худалдаж авснаас илүү малчин айлын хотноос захиалга өгөөд авал илүү сайхан буянтай байх болов гэж би бас бодож байна. Тэгээд малчин ард түмний маань түүхий эднос, сар ширнээс үнгүй болж байгаа. Тийм учраас бид нар энэ малчин ард түмэр бас нэг өв тээж байгаа, гар урлаараа юм хийж байгаа энэ малчтаа энэ сайхан хийж байгаа. Одоо тэгээд арь ширээр одоо хийж байгаа, сураар юм хийж байна, эсхийгээр юм хийж байна. Энэ бүх зүйлийн захиал хийлгээд малчин түмэндээ сайхан бас нэг орлоготой байх нь бас бидний бас нэг сэтгэл гаргах цаг нь болсон бахаа гэж бодож байна. Ер нь малчин түмэн маань байхгүй бол бид нар одоо хаанаасаа махаа авах уу, хаанаасаа хоол идэх үү? Энэ улс орны чинь ганц хүнсээр хангаж оочл малчин түмэн л байж идэг. За дээр нь би бас нэг юмыг та хоёртай бас нэг ярилцъя гэж бодож байл ирлээ. Танаа хотонд гэр бүлээрээ хүмүүс амархаад ирвэл та хоёр маань бас ингэж хүлээж авах бололцоо бас байдаг юм болов уу гэд. Одоо нүүлжтийн соёл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нүүлжтийн соёлыг энэ аялал жуулчтай бас холбож өгвөл зүгээр юм болов уу гэж би бодож байна. Одоо бүх аймагуудаар малчид бас нэм хоршоо гаргаад ч юм уу бас хуваараа бас ийм хийж байна. Тэгэхээр нөгөө гэр бүлээрээ хүн танаад ирээд амарна. Амрахтаа та хоёр маань гадаа нэг гэр барьчих нь байна. За хоногийн хэдэн төгрөгөө хоол цай норцсон. Тэгээ хоол цай мэдээж одоо энэ сайхан өрөм Монгол өглөөний цай тэр өрөм тараг байд юм уу юу байдгийг.
За манад ингээд хоноод явал тэнд өгөргөө гэд. Ингээд нэг гэр бариад тэнд нэг ор юуг нь барьчих юм бол хотын иргэд маань ирэх гээд байна. Тэгэд ингээд байгаль үзээд ингээд одоо явах гэхээр нөгөө нэг амралтын газар түшгэлээд байгаа. Малчтай очих гэхээр одоос болохгүй бол хүн чинь нэг илчиг болчихраа байна гэдэг санаа зовоод. За болохгүй бах таа гэд. Тэгээд одоо тэгээд үнээр саахан саагаад тийм ээ. Гэрийн эзэн одоо яаж мал хариулах хэвтэй байдгийг. Тэгээ гараад хүүхдүүд энэ хураг шиг хариулаад тэрүүгээр яваал. Ингээд одоо ийм аялыг зохион байгуулвал бас зүгээр юм болов уу гэдэг юмар бас нэг малчаар төмтөйгээ бас нэг нийлж ярьж бас иргэдтэй бас одоо энэ мэдээллийг хүргэж явж байгаа юм. Тэгээ энэ дээр бол ер нь бол багийн дарга нар нэлээд холболтыг өгөх болов гэж бодож байгаа юм. Тэгээ бид нар сая улаастаа дээшээ хамаад өгслөө маш айгүй гой сайхан байгалийн түүх дурсгалт газрууд бас их гоё газар байна. Ер нь уулын дээр явж байгаа хон ямаага тоонороод баг харахаар тэр усны чимээ гэдэг чи ямар сайхан юм. Тэ өндөр уултай. Энэ аяллыг бас одоо бид нар одоо яг нэг Алтаа 5 богд Хөвсгөл далай хар нуур хяргас нуур одоо тэгээд говийн одоо элсэн цөлийгээл бид нар чи ингээд үзээд байна. Бид нэр нүүдлийн соёлтойгоо бид нар танилцах хэрэгтэй байна. Энэ иргэдээ хотын иргэдээ бас ингээд одоо сүрэн иргэдээ бас ингээд төв сүрэн газар амьдарч байгаа иргэдээ малчт руугаа холбохын тулд одоо та хоёрын малчин бөгөөд тэр аялагч нарын дунд одоо холбоос хэрэгтэй байна. Энэ одоо боломжтой юу? Тэгэхээр та нарт бас орлоготой байхгүй юу? Тэр хүмүүс ч гэсэн эрүүл хоол идээд нүүдлийн соёлтой танилцаад явдаг. тэргүй тэр хүмүүс чинь буудалд очиод амарч л байдаг хоолны мөнгө өгчээд. Ядаж малчин ард түмэндээ бас нэг юм бас нэг орлоготой болгоод амарсан хоол эднийх мөнгөний өгөөд за тэгээд тэр нүүдлийн соёлыг бас сайхан гэр бүлээрээ танилцаад тархиндаа юмгээд авж штэ. Биеэрээ үзээд энэ малчид яаж амьдарч ядгийг нүүдлийн соёл гэж яг юу гэдэг юм бэ гэдэг. Ойлгоод буцах. Ийм үүднээс одоо багийн дарга нар бас нэлээд бас энэ аялал үйлчлэгээр бас малч руу холбоосоо л гэдэг үүднийг бас нэлээд олон газар нутгаар явхад бас давуу талууд байна. Ер нь төв сүрэн газрын иргэд гэсэн бас энийг хүсэж. Одоо би нэг малчаад очимоор л байдаг. Малчин мал маллахыг бас ухааныг танилцсан, үзгсэн ийм хүмүүс залуучууд гэр бүл хүмүүс зөндөө бий. Нэг сайхан хөдөө гараад, нэг сайхан таргуугаад нэг амарчихсан. Тэгэхээр нөгөө айлд малчин айлдах санаа зовоод шүү дээ. Тэгэхээр ийшээ бисээ хөгчүүдээс асуулаад тэгчих. Тэгэлгүй яах вэ? Дуртай байлгүй яадгийг хол орын хотын хүмүүсийн сайхан хууч юм сайхан хөөрөлдөөд ингээд чинь хизээч монгол хүнийг ингээд зочинтгой зан чанар байдаг да. Тэр сайхан. Тэр сайхан хамгийн сайхан дээр байхгүй. Тий. Тэгээ тэр дундаа манай Ховд аймгийн Үнж сумын загчин ард түмний одоо соёлтой танилцсана гэсэн үг шүү дээ. Олон ястан угсаат том байж байна. За тэгэл ийм ажлаараа бас сайхан тойрч явна. Тэгээ сайхан хуучлаа. Одоо тэгээ та хоёр маань одоо гадаа малын ажил дуусаагүй нүү? Бас тэгээ эргэж тойроод ингээл. Тэгээд эргэж. Ханга амтан бас хэр байна гэдэг. Хавар бол тэгэл мал нүд салахгүй л ер нь бол маллаас нүд салагддаг тий. Дагаал яваад. Танай шиш нь ер нь бол уулархах газар нь морь явахгүй ер нь явган л хариулдаг газар бас байна шүү. Хад асга ихтэй. Тийм байна. Морьор мал хариулна гэснээр болт байхгүй. Ааха. Дандаа энэ одоо юу ч тань. Цагаан эдэг одоо таад зуны цаг үед борлуулж гин үү? Зунд одоо борлуулна амар уурчраа борлуулна тэгэл одоо тий хавдууд цагаан эдэг хүмүүсээрээ лавна тэгэл өөртөө төмөө оруулах зарна тэгэл. Цагаан эдэгээ борлуулахаар яаж таад маань байнга авдаг хүн байна уу? Нэг болвол байнга нэг аваад ахгүй тэгэл энэ тоошин оруулаад тэг цагаан эдэг авна гэсэн хүмүүст очиад өгчих юм л. Болох дөнгөхийн юм нааш цааш нэг явах гэдэг. Цомын төвдөл борлуулж гин үү? Төвдөл борлуул. Би хавдаас хүмүүс ирж авд юм аа бас. Хавдын хүмүүс бас гайгүй. Би танд нэг дугаар өгье. Тэгээд та хэд маань ингээд бүр байнга одоо борлуулах. Улаанбаатар хот руу. За.
Одоо тэр дугаарыг та бичээд авах уу? Цагаан эдэг бас нэг байнгын борлуулдаг. Энийгээ ядаж нэг борлуулад өвс тижэл амьдралаа бас зарцуулаад явуулаа тийм ээ. Энэ дээр нь бас би бас ингэж холбож гүүр болж бас явдгийн дүүн. 9901 4566 Дүнжин гар худалдааны төв 9901 46 4566 Дүнжин гар худалдааны төв 175 дугаар ховлоо. За энэ Дүнжин гар 170 Дүнжин гар худалдааны төвийн 175 дугаар ховлоон дээр очихоор бүх аймагуудын малчтын цагаан эд бас энэ дээр зарагдж байгаа шүү гэдгийг бас хотынхаа иргэдтэй бас хэлчмээр байна. Тэгээд яг нөгөө нэг Монгол уламжлалаараа өрхийн үйлдвэрээр яг те одоо хийж байгаа цагаан эдээ болон нутгийн брэндүүд бүгд тэнд одоо ингээд борлогдож байгаа. Тийм учраас та бүгд мань тэндээс очиж бас худалдан аваараа гэдэг бас хэлмээр байна. За ингээд одоо хэдүүлээ хот руу одоо ингээд борлуулж штэ. Энэ бол бас том гарч шүү те. За тэгээд одоо бусад юм бол та хэд мань хоорондоо ярих нь шүү. Өн хөлсөн юугаа. Би одоо ингэж одоо холбож өгөх. Тэгээ энэ хүүхэд маань одоо бас Дүнжин гар худалдаанд маш олон жил одоо энэ малчтын цагаан эдээнүүдийг авч байг зардаг. Тэгээд одоо та хөдөө орон нутгаар ингээд явах юм байна. Энэ малчтаа миний дугаарыг өгөөд бас ингээд холбоод өгөрөө л гэсэн юм. Тэгэхээр та наад хүн руугаа яриад одоо эсхий туралт нэвтрүүлгийн одоо галхуу гэж хүнээс их чин дугаарыг авлаа. Их чин одоо ийм өрөн байна. Ийм ааруул цагаан эдэг танахтаар ингээд байнгын борлуулъя. Ингээд та ингээд хэдэн жил чамаагүй одоо ингээд энэ хүн л юмаа зогсоочдгүй бол та нарын байнга л борлогдож явах нь байна. Тэгээд нөгөө ховдоосоо та нөгөө хот руу өгөөл явуулах бах. Тэгээ хот руу хотоос харин нөгөө чааш нь Дүнжин гар руу яаж явах юм тийм ээ? Аваач өгдөг нэг тийм хүн байх нь үгүй юу? Цаад хүн өөр авах. Энийгээ та нар маань хоорондоо тэр бодол холболтоо ярьчих нь байна. Үүнэн шээ хоорондоо бас ингээ яриа тохирчих нь байна. За тэгээд та бол одоо ингээд энэ авийн нөгөө нэгэнт нэг ачаа явуулж байгаа юм чинь хайрцаг баглаан тэгээд явуулах бах. Өөр малчтынхаа нэг ааруулуудын цуглуулж байгаад нэг явуулж болох нь шүү дээ. За чи ааруул хэдийн хэмжээгээр авах юм. Сүү хідээр авах юм. Хэр хэмжээгээр авах юм. Бүх хэмжээгээр бэлдэж явангуудаа танах нэг хүрэхгүй болвол гэж яахгүй. Бусад малчтынхаа нийлүүлээд ингэ явуучих болно. За энийг одоо бас их чухал юм байгаа шүү. Тэгээд та бусад малчтай энэ газрын багийнхаа бүх айлуудаас энэ ийм хүний дугаарыг бас холбоод та хэд маань цагаан эдэгээ бас хот руу борлуулад бас нэг энэ малынхаа нэг өвс тижээлэндээ бас санхүүгийн бас нэмэр нь бас болдгоо гэж одоо дүүн бас ингэж одоо малчтынхаа нэг аль болох борлуулах талаас нь олон хүрэх талаас нь бас ингэж явж байгаа. Мөн одоо энэ гар урлаараа хийж байгаа сайхан соёл одоо энэ уламжлалын юмудаас хөвд хийж байгаа. Шүү дээ. Энэ тэгсэн л одоо бас борлогддог л байсан. Одоо олон хүнд бас нэг танигдаад үзэгдээд явуул одоо чи хүмүүс чинь аавн шүү дээ тий. За сайхан хуучлалаа. Ингээд одоо маргааш нэг ахмад болчтойгоо нэг сумын төв дээр уулзаал тэгэл Ховд аймаг ороод аймгийн төв ороод Баян илгээ. Эгээл уусгаал тэгэл одоо өвсгөл рүү явна да. Тэгэл одоо 100 аймагуудаар тойрол. За баярлалаа ш тэгээд үйлс нь ариун байж, үйл нь уран байж, үйлс нь ариун байх бол тугаа гэж сайхан юурэ. За баяр би тэгээд намар нэг ирнэ. Намрын цаг үедээ бас ирэх юм. Ер нь дөрвөн улирлын ялгааг манай эсхий туралт нэвтрүүлэг бас ялгааг нь таниулж явдаг. За тэгээд намрын сайхан налгар үрдэн иргэн сайхан уулзцгаая да. За.